За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан нарлаг өдрийн мэндийг Монгол орны хамгийн том хамгийн өндөр болох Алтай Дон богдын хүүтний өргөлийн яг чанга доороос хүргье. За бид бүхний авиралт амжилттай үргэлжлээд 2 дахь өдрөө яг хүүтний уулынхаа доотод 2 дахь дундын бааз камп буюу одоо хоногтлогоон доотолд ирээд амраад байж бид бүхэн одоо өглөө за баг үүрээр юм да 3 цаг гээд ноён өргөл рүүгээ авиралтаа эхлэх байгаа. За ингээд авиралтынхаа сони очноос та бүхэндээ дуудлах ялдамд. За ингээд манай авиралтын ивент итгэж болох Германы уулын гутлын номер 1 брэнд Lovo гэж сайхан гутлын брэнд байгаа. Энэ гутлын би Camino Evo GTX гэдэг загварыг одоо аялын турш өмслөө. За одоо нуурын эргээрч өмслөө, үүс чулуутай, шороотой газраар ч өмслөө, цас мөсөн дээр өмслөө, усан дундуур өмслөө одоо маш олон сайхан давуу талууд харагдаж байна. Эднээс нь та нарт танилцуулах гэсэн. За энэ Camino Evo GTX гэдэг загвар маань болохоор хагас хайкингийн зориулттай бас өндөр ууланд бол хангалттай авирчлах юм байна гэдгийг одоо энэ 4000 м-ийн өндөрт би өөрөө туршиж явж байна л да. За энэ ийм онцлогуд байна. За энэ гадна талын арьс нь болохоор ингээд Nubik ийм брендийн үхрийн арьсны одоо гадна талаар нь боловсруулж хийдэг ийм гадарлагаатай байна. Энэ нь болохоор ингээ харахаар их гоё ийм илгэн материалтай юм шиг харагдаад байгаа. Тэгсэрнээ маш сайн чанарын ийм хатуулагтай, тэгсэрнээ ийм уян хатан хүлд айгүй өвтэйхэн ийм юм байна. Дээрээс нэмээд миний өмнөх уулын гутлнууд дээр ингээд харагддаг байсныг алдаа болохоор ийм үдээс төгжиг, шагаа төгжиг ийм голын ийм төгжөө байдаггүйс. Тэр яадаггүй гэхээр жоохон байжгаад үдээс сулрах ч юм уу, шагааг бас сайн чойжилж өгөх байх. Дээрээс нэмээд байн нэг хилэн сугараад хажуу тийшээ гарч мараад ийм төвөгтэй хүндрэлүүд их учирдаг байсан бол энэ GTX загвар дээр бол ямар ч тийм зүйл алга. Би одоо баг 8 дахь хоногоо ингээд тайлг өмсөд аялалдаа авиралтанд явж байна. Шагаа нь маш түшигтэй, төгжүүртэй ийм гоё хэрнээсээ үдээс нь сулрахгүй, дээрээс нь хилэн огтгүйхгүй байгаа надад одоо маш тийм ая тухтай сайхан мэдрэмжийг төрүүлж өгч авиралтын турш чадж байна гэдгийг үнэхээр бардам хэлэхээр байна. Дээрээс нэмээд энэ гутал маань ерөөсө Lovo-гийн энэ GTX гэдэг загвар бол огт ус нэвтрдэггүй юм байна. Би одоо сая Алтай Дон богдын нөгөө Александрийн мөсөн гол, Фотононы мөсөн гол энтрийг хөндлөн гатлаад өдөржин усан дундуур алхлаа, хайлмагцсан цасан дундуур алхлаа. Миний одоо гутал дотор бол хуурай байж байна. Энэ яагаад ингэдэм бэ гэсэн чинь энэ миний яриадсэн түрүүн гадарлагын энэ арьс маань болохоор одоо дотроо 1 хурууны өндөгний хэмжээтэй газарт баг 9 тэрбум гаруй тийм жижиг нүхнүүдээс бүрдсэн тийм нүхтэй юм байна. Технологи нь. За тэр нүх нь болохоор өөрөө ингээд хүний хөлсний чигийг хөлийн дулааны гадагшлуулдаг хэрнээсээ гадна талаасаа ямар ч ус нэвтрэх боломжгүй гэдэг юм. Яагаад гэвэл усны туслаас 20,000 дахин жижигэн тийм ширхэгтэй нүхнүүд байдаг учраас гаднаас ямар ч ус нэвтрүүлэхгүй тэгсэрнээсээ дотроосоо чиг болон хүний хөлийн дулааны гадагшлуулж өгдөг болохоор хөлд маш тухтай тийм хуурай гоё мэдрэмжийг мөнхийн төрүүлж өгдөг чадгараас илүү үнэхээр давуу талтай санагдлаа. За улсын хувьд гэх юм бол бас Италийн номер 1 брендийн тийм үйлдвэрлэгчийн юм уул байд юм байна. За цастай, хаттай, элстэй, намагтай, шороотой, шавартай гэд бүхийд гадаргуун дээр одоо маш сайн наалдаж өгдөг, маш сайн барьцалддаг ийм материалтай байна. Тэгсэрнээсээ хатуу ирнээсээ бас уян хатан ийм сонио гоё юм байна. За бүх төрлийн гадаргууд дээр бол нэг ч удаа альтарч унсангүй. Айгүй амжилттай ингээд авиралтаа үргэлжлүүлээд явж байна. За ингээд Lovo-г та бүхнийг заавал сонирхож үзээсээ сонгоорой гэж уриалмаар байна. Миний хувьд бол энэ Lovo брендийн GTX гэдэг загвар бол надын одоо хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадж байна. Уулын авиралтанд маань одоо үнд сайхан нөхөр болж явж чадж байна. За залуусаа тэгээд Simply More Lovo-г сонгоорой.